нийслэлгүй компани ажилтнууд өөрийгөө болон бусдыгаа аюул эрсдлээс сэргийлж бүтээлтэй ажиллацгаая. Сайн байна уу? Нийслэл үгээс сүлжээн компанид холбогдлоо. За анх компани байгуулагдчихсэн тухай нэг хальт дурсъя. Тэгэхээр тухайн үед буюу 2019 онд үед санал тавиад тэгээд тэрний дагуу одоо 2019 оны 2 сарын үед тушгаар зөвшөөрлөл бэлдэх ажлаа эхэлж исэн. 7 сарын 2-нд аваад тэгэхээр тухайн үед бол бүүн баяр болж илаа. Нийтдээ 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлж исэн байна. За тэгээд 2020 оны 10 сарын 1-нд одоо РП28 ойрлох байгууламж Москва оруулалтыг одоо өөрийн борлуулалтанд авч борлуулах үйл ажиллагаа маань ингэж эхэлж ээжээ. Энэ үед анх бидний ашиглалтанд хүлээж авсан хариуцж байсан объект маань геодит станц 110 35 10 дистанцын ячек 106 204 208 дугаар ячекуд гаргалгаа орчлон хороолол Москва хорооллын орон сууцны хэрэглэгчд айл өрх аж ахуйн нэгжүүдийг хариуцаж дээр нь хаалттай ТП 2699 1848 2302 РП28 гэсэн дэд структуруудыг хариуцаж ашиглалтын засварын борлуулалтад хариуцаж ажил эхэлж ясаа. ИСМ гэдэг компанитай холбогдоод програмаа нэвтрүүлэх гээд ингээд ажиллаж исэн цаг хугацаа бол одоо ингээд саяхан мэд санагдавч хэдийн 5 жил өнгөрчээ. Тэгээ анх бид нар Москва оруулалтыг авч байхад 1250 орчим хэрэглэгчтэй байсан бол орчлон оруулалтыг нэмэгдүүлснээр орчлон оруулалтыг 2000 орчим хэрэглэгчтэй ингээд нэг 3300 орчим хэрэглэгчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Манай компани инженер техникийн ажилчид 2021 оны 11 сараас Москва апартмент шинэ орон сууцны төслийн 400 дайлын тооллуурыг ухаалаг тооллуураар солиулж Measurement компани 500 ухаалаг тооллуурын системийг нэвтрүүлж анхны одоо ухаалаг сүлжээний одоо суурийг тавьж эхлүүлж ирсэн. За би энэ компанид болохоор 21 оны 8 сараас техникч гэсэн ерөнхийдөө алтан тушаалаар ажиллаж байгаа. Намайг анх ороход болохоор бүх заалтуудыг гараар авах, авилгуудаа өөрсдөө хөөх гэх мэтчлэн механик ажлууд айгүй хийгддэг байсан. Энэ ухаалаг тооллуурын систем орсноороо тооллуурыг өдөр болгоноор заалтын татах, мэдээллийн татаж одоо ингээд татаад програм руугаа оруулж хэвлэлтээ хийх. За мөн авилгаа одоо алсын зайнаас таслаж залгах гэх мэтчлэн давуу талууд бол үүссэн. За одоо энэ ухаалаг тооллуур систем маань хэрэгжснээрээ одоо энэ хүмүүсийн цаг зав болон одоо хүнээс үүсэх механик алдаанууд ерөнхийдөө багассан гэж ойлгож байна. Москва оруулалтыг аваад нэг сар гарan болж байхад ковид гарсан. За 2020 оны 11 сарын 15-нд ковид гараад хөл өрөө тогтоогоод за ингээд дөнгөж үйл ажиллагаа эхлээд хүмүүстэй танигдчихжсэн чинь нөгөө хэрэглэгчд маань нийслэл түгээх гэдэг компани хаана байна гэдээ хайгаад явж исэн ийм түүхтэй. Тэгээд 11 сарын 15-нд ковид болоод хөл өрөө тогтоогоод цахилгаан эрчим хүчний төлбөрийг төр одоо хариуцахаар болоод одоо гокос төлбөр нь орж ирдэг байсан. Тэгээд тэр цаг хугацаанд хэрэглэгчтэйгээ гэрээ байгуулах гад байгуулж чадахгүй. Тэгээд бүгдээрээ маска зүгэл одоо гараа хариуцгаал тэгэл алдаргүй зүйлтэй сайн ангаал Москва оруулалтын Кремль сөөхийн байранд сууцгаагаал хэрэглэгчтэйгээ анх гэрээ байгуулж исэн байна. Мэдээж шинээр төхөж байгаа учраас коронагийн дараа хийх ажил нэлээд байсан. Дүрм журм боловсруулах, компанийн засаглалын хэлбэрт нь оруулах, за хамт олноо төлөвшүүлэх, нэг баг олж ажиллах гэд энэ тал дээр нэлээд жоохон анхаарч ажилласан. За Москва оруулалтын РП28-ийн станцаас гарч байгаа толгой кабель нь ашиглалтын үед нэлээд муудчихсан. Маш их гэмтдэг. Ерөөсө байн гэмтчихэд
бид нар өдөр шөнөгүүд кабельтайгаа ноцолдоод ажиллаж идэг. Өвлөл бол тэр хүүтэнд байнгын л одоо муфтийн гээл энэ Москва орлын 137 дугаар байрны хүүхдийн гадна талбайг бол нилээ ухсан дөө тэгээд. SP28-ийн маань кабель бол айгүй жоохон муу кабель байсан. Тэгээ анх яг туршлагагүй надад бол ингээд нилээн хэцүү хүнд бас нилээн бас юм сургасан тэг нилээн юм заасан кабель байсан да. Үйл ажиллагаа маань өргөжин тэлсээр шинэ өргөө 1000 гаруй хэрэглэгчтэй том хороол манай үйлчилгээнд нэмэгдсэн. Хэрэглэгчдэд компани үйл ажиллагааг ойртуулах тэр 1000 гаруй айл өрхтөө байгуулах, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг одоо богино хугацаанд байгуулах ийм зорилгоор шинэ өргөө хороолд салбараа нээж тэр салбар дээр нь борлуулалтын авлагын монитор чимэг борлуулалтын энэ оператор хишиг баяр бид 3 ажилласан. Ингээд богино хугацаанд бол одоо алслагдмал хан мул дүүргийн хэрэглэгчтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ амжилттай байгуулсан. За борлуулалтын багийнхан бол одоо яг анх 2021 он 22 оны үед бол нийтээр бүх ажилтнууд л өөрсдөө заалтаа авдаг, заалтандаа явдаг. Авлагаас өөрсдөө хөөж одоо таслалт залгалтуудаа хийдэг. Одоо тэгээ бүх авчирсан заалтуудаа бол дандаа одоо механик бүгдийн гараараа шийдэг. Бас юм хамарсан л ажил хийдэг гэсэн. 2023 оны намар хабаа инженерээр компанид ажилд орж байлаа. Тэгээд хабын тусгай мэргэжлийн компани болохоор манай дээр зааварчилгаа, аюулгүй байдлыг нийгэм төрөнд тавих ажлууд бол хийгдээд эхэлсэн байсан. Тэгэхээр бид одоо хөгжид төвчж байгаа учраас бодлогын бичиг баримтуудыг гүйцээж хийх ажил дээр төвлөрөөд за энэ дээр болохоор бодлогын хамгийн түрүүнд бид нэр баригадаар ажилд одоо удаадаар орж байгаа болохоор нарийн бүлж бичих заавар, эрсдлийг үнэлэх, за ажлын байрны аюулыг үнэлэх гэдэг чиглэлүүд гаргаад тэн дээрээ бодлогын бичиг баримтуудыг хийх шаардлага гарч тэндээ нийцүүлж дотоод журмдаа нийцүүлэн бодлогын бичиг баримтуудыг бүгдийг боловсруулж гаргаж инженерийн багаар ажилласан. Маш тохиромжтой, хамгийн чанартай, бие тухтай байдлаар ажлын хувцсыг шийдэх асуудлыг одоо удирдлагын багаараа ярьж ажилтныхаа дунд ингээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл байхын талын бүх сургалтуудыг явуулж дуран журмаа мөрдөж ажилласны хүчинд одоо бид нэр стандарт хэрэгжүүлэх чухал юм байна. Тэр тусмаа тэн дотроос 45001 хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны менежмент ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо гэдэг энэ хоёр стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бодлогын бичиг баримтуудыг боловсруулад аудит оруулаад нэлээд их ажил гүйцэтгэсний үр дүнд олцлыг хангаад батламжаа авсан. За мөн бид манай компани хүүхдүүдэд чиглэсэн хүүхдэд ээлтэй орчныг үүсгэх, цахилгааны аюулгүй байдлыг одоо ойлгуулах гэсэн сургалтуудыг эргэн тойронд байгаа цэцэрлэг сургуультай явуулдаг бас уламжлалт тогтоод тэр нь бас үр дүнтэй болдог багш сургууль мужиглагч нартай хамтарч ажилладаг. Байгууллагын гол бас нэг чухал бичиг баримт болохоор галын аюулгүй байдлын төлөлгөө, гамшигын төлөлгөө, доторх одоо зохион байгуулалтууд гамшиг болоход яаж ажиллах вэ гэдэг талаар манай компани бас төлөлгөө бодлогын бичиг баримтуудаа боловсруулад дүүргийнхаа онцгой байдлын газартаа очиж хэлэлцээд батлуулсан байдаг. Шинэ зүйлийг санаачилж хийх зүйлүүд дээр бид нар ажиллаж байгаа. Тэгэхээр дорооноор хөгжилтэй нөхцөлд изолятор угаах, хөндөрүүлэг сайжруулах, бүтээмжтэй ажиллах зэрэг шинэ техник технологийн туршилтуудыг бид нар хийж нэвтрүүлсэн байна. За энэ бол Монгол улстай анхдагч дорооноор хүчтэй нөхцөлд изолятор угаасан хамгийн одоо анхдагч компани болж байгаа юм сайхан мэдээг бид бүхэн бүгдээ мэддэг болсон. Шинэ ухааны технологийн сургуулийн эрдэмтэн багш нар тэр дундаа Цэрэнд орж багшийнхаа одоо зөвлөгөөнд ор цахилгаан техникийн лаборатори байгуулад үйл ажиллагаа маань эхэлсэн байна. Лабораторийн эрт онцлогооны тоног төхөөрөмж буюу диагностикийн тоног төхөөрөмж бол Монгол улсад бас цөөхөн байгаа. Ялангуяа Мегер группийн тоног төхөөрөмж Монголд анх удаа оруулж ирээд кабелийн насчил тогтоох ажлуудыг эхлүүлээд харилцагч хэрэглэгчдийн захиалга ихтэй, ажил ихтэй ийм одоо ажлуудыг бид эхлүүлээд явж байна. За мөн өндөр хүчлийн лабораториудаар байх ёстой техник тоног төхөөрөмжийн судалгааг бид бүхэн гадаад амлалтын хүрээнд судалж ирсэн байж байгаа. Нийслэлтүүгийн сүлжээ компани маань одоо бүх үйлчлэгээс гадна мэргэжлийн чиглэлд өртөнтэй үйлчлэг үзүүлэх юм
ажил руу явуулсны нэг нь бол лаборатори албыг байгуулсан. Лаборатори албаны менежд одоо чигдрээд явж байна. Манай компани өөрөө цахилгаан түгээх хацгцуулалтаа хангах үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдэг утгаараа хэмжих хэрэгслийн лаборатори байх ёстой гэж үзээд за тэгээд анх Хятадын Янта хотын Wisdom гэдэг компанитай холбогдоод талуу шалах суурин болон зөөврийн стендийг авах тохиронд хүрээд за эхнээсээ ингээд ирээд ажиллаад явж байна. За тэгэхэд мэдээж нөгөө нэг хэмжилтийн үйл ажиллагааны чадвараа бид нэр өндөрлөх шаардлага гарсан. Одоо 25 оноос эхлээд бид нар стандарт хэмжилтийн үндэсний төвөөс зөвшөөрлөө сая авлаа шүү дээ. Манай нийслэл түгэх компани маань одоо хэмжих хэрэгсэл тоолбор хэмжих хэрэгсэл лабораторио байгуулагдаад цаашаа өргөжөөд өндөр хүчлээ туршилт тохируулах кабель гэвлийн оншилгоо түүний илрүүлгийн чиглэлээр анх 2024 оны 1 сард захирал Нямбаяр бит хоёр өөрийн биеэр холбооны бүгд найрамдах Герман улсын Мегер Germany гэдэг группт анх зочлон очиж хамтран ажиллах санамж бичгийг Мегер групптэй анх байгуулж ялаа. Мегер брендийн лабораторийн тоноглолтоо би ажиллаж байгаадаа их бахархаж байна. Өдрийн тэмдэглэлээс хуваалцъя гэж бодлоо. 2020 онд хөтлөж исэн тэмдэглэлийн дэвтэр маань за 11 сарын 25-ны өдөр өчигдөр ажилчдаа тус тусын 250 мянган төгрөгийн цалин тавьбаа гинэ. Эквадор захирлын 250 мянган төгрөгийг өгүүлгүй орхисон байна. Өнөөдөр өгье дөө гэж бичжээ. Тэгээд энийг уншаад Магнагийн ярьж исэн яриа санаанд орж байна. Анх 7 сард ажилд орсон. 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар, 11 сар гээд олигтой цалиа авч чадахгүй л яваад исэн л та. Тэгээд тэр үед чи хэрэглэгчээ шилжүүлж авах гад бидний хувьд бол санхүүгийн хувьд ч гэсэндээ компани мэдээж анх эхэлж исэн учраас тийм сайн байгаагүй. Тэгээд би ингээд өрөөндөө сууж хахад хаалганы цаана Магнагийн ярьж исэн яриа сонсогдож одоо ч би ингээд мартахгүй бодож идэг байхгүй. Тэгээ Магна сар гэл гар дээрээ нэг цалиа авч үзхийсэн гэл ярьж исэн нь бол ингээд хөвгөлтэй одоо ч гэсэндээ ингээд мартагдахгүй ингээд дорсомж болоод үлджээ. Тэгээд бидний ашигладаг багаж бол ерөнхийдөө Move.com багаж байна. Одоо ер нь л бас айгүй сайн багажтай. Одоо Move-ийг бусд газрууд ч юм уу одоо зарим газрууд ч юм уу ер нь бол хутгаар цаасны хутга мутгаар ч юм уу хийдэг бол манайх бол дан багажаар хийдэг. Тэгээд саяхан бас 2025 оныхоо хавар би өөрөө бас компанийнхаа юугаар Казахстан улсад Move-ний сургалтанд явчаад ирсэн байгаа. Тэгээ олон улсын бас сертификаттай Move-т ч юм болсон байгаа. Намайг өдөө хүрэхэд бусалж дэмжсэн одоо бүх хүмүүстээ заа зөөлсөн бүх ах эгч нартай баярлалаа. Тэгээд нийслэл түгээх сүлжээ компанийнхаа юугаар бас элеганс хороолт 2 өрөө байртай болсон байгаа. Тэрэнд бас маш их талархаж байна, баярлж байна. Тэгээ нийслэл түгээх сүлжээ компанидаа бас баярлалаа. Ашиг тогтохтой хамтарч ажиллаа байж ирсэн. Энэ жил манай компанийнхаа спортын төрлүүдээр аврах шалгаруулах тэмцээн болоод бага дэмжиж бүх хүн очсон. Очиж сууж чи хөлөө гэмтэж гисэн тоглоод чиний над хөлчин бүр болохоо байлаа. Алив хэн орох вэ гэсэн чи ганц бараг сууж ирсэн би байсан юм ааши орж. За яг тийм залуудаа тоглож ирсэн. Би ер нь хүүхэд байхасаа тоглож ирсэн. Тэгээд сүүлийн 15 6 жил бараг тоглоогүй хаа. Бас хөл гараа гэмтээчээд ер нь болийг. Тэгээд тоглосон чинь залуу насны мэдрэмж авлаа. Та нөхдөдөө гоё гар нийллээ. Тоглохдоо биднээс илүү тоглосон. Тэгээд ямар ч бэлтгэл сургуультгүй тэгээд чиний ард талыг чи миний ардлыг даасна уу би чиний ардлыг даасна уу ийм тавны ард талыг даасан. Хөгжилтэй гэхүү сайхан дурсамж бас байна. Энэ одоо сая ингээд тантай ажиллаж явах хугацаанд анх ингээд таны удирдлаганд Улаанбаатар цахилгаан түгээгт ажиллаж байсан боловч яг ингэж туулж ажиллаж байгаагүй. Тэгээд энэ компанид орж ирээд яг таны удирдлаганд ороод ажилласан. Үнэхээр хэцүү санагдал. Яа энэ сараа дарга гэл ингээл айгүйх тийм юу үүсдэг байсан боловч ингээд яг тантай туулж ажиллаа таны удирдлаганд ороод ингээд танаар удирдуулаад ингээд чиглүүлээд явсан чинь таныг мэддэг болоод бид нэр ингээд наана маш ихээр загнаад тийм юм ахи гэдэг ч гэсэндээ маш хатуу хэрнээ буултан зөөлхөн. Тэгээ тийм болохоор мэдээж хүн болго ингээд таны удирдлаганд
орох ингээд дуртай байдаг баг. Анх бол их хатуу амар хэцүү санагдал яана сараа дарах гэл ингэдэг байсан боловч одоо ингээд таны удирдлаганд орсон хүмүүс манай энд байгаа бүх хүмүүс бүгдээрээ сараа даргыг л гээд одоо би танд хэлдэг ш та дахиад ажиллаа хийвээ дахиад таны дор жоохон ажилламаар байна гэд яг тэгэхээр тэр бас их гоё байдаг шүү. Энэ цаг хугацаанд бол Мөнхбаатар инженер Риман бол одоо нөмөр нөлөг тус бол маш их байсан. Би бол энэ үний ач өнөөдрийг хүртэл үргэлж санаж баярлаж талархаж явдаг. Нийслэл төгөөг сүлжээ компани бас стратегийн тэргүүлэх чиглэлийн нэг зүйл бол ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр онцгой анхаарч байгаа бид нар. Цаашдаа нийгмийн асуудал шийдвэрлэхээр олон хүүхэдтэй Монгол улсын одоо хүн амыг өсгөхөд одоо оролцоотой байгаа хүмүүстэй нийгмийн асуудал шийдвэрлэнэ гэж бид өхөн ярьдаг. Энэ ч утгаараа олон хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих, залуу гэр бүлүүдэд дэмжих, орон сууцнд амрагдах боломжийг нээж өгөх, компанид үүсэж байгаа энэ санхүүгийн боломжуудыг ажилтнаа бас нээж өгөх, банкнуудтай хамтарч ажиллах, бага хувийн хүүтэй зээлэнд ажилчтай хамруулах, 6% хүүтэй болоод бусад одоо санхүүгийн зах зээл дээр гарч байгаа ажилтнаа ээлтэй эерэг энэ шийдвэрүүдийг гаргах дээр бид бүхэн банк санхүүгийн байгууллага болоод бусад байгууллагуудтай хамтарч ажилладаг. За үүний нэг нь бол барилгын компаниудыг бас дурдах хэрэгтэй. Манай үйлчлэх бүсд байгаа техникийн нөхцөл авч барилга барьж манай хэрэглэгч болж ажиллаж байгаа компаниуд бол манай ажилтнад зориулаад тодорхой хэмжээний хөнгөлөлтөө төлбөрийн уян хат нөхцөлтэй зүйлүүдийг бас бид бүхэнд санал болгосоор байгаа. Цаашдаа шинэ ажил уламжил болгоод явна. өөрийгөө болон бусдыгаа аюул эрсдлээс сэргийлж бүтээлтэй ажиллацгаая. Сайн байна уу? Нийслэл төгөөг сүлжээ компанид холбогдлоо.